Химнэл радио 91.7 долгионоор бидний хүлээн авч сонсож байгаа сонсогч та бүхэндээ мөн лайваар үзэж байгаа үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Баасан гараг бүрийн 19 цагаас та бүхэндээ хүргэдэг. Их хотын зөв химнэл нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхэлж байна. Наттай хамт нэвтрүүлгийг хөтлөн явуулахаар манай студид бас нэгэн хүндтэй зочин ирсэн байгаа. Би Совдугай Монгол Костюмс компани захирал, доктор, профессор, мөн үндэсний хувцсны судлаач Совдөгч маань хүрэлцэн ирсэн байна. Мөн манай радиод зочин хөтлөгч Зээнх Баяр гихч хот байгуулалт мэдээ судалгааны төвийн тэргүү. Тэгээ мөн манай радиогийн их хотын зөв хэмнэл нэвтрүүлгийн маань зочин хөтлөгчөөр энэхүү нэвтрүүлгийг цаашид үргэлжлүүлэн цог хөтлөн явуулахаар бид хоёр дахь дугаараа бэлтгэхээр энэхүү бэлэн болоод байна. Ингээд та хоёрт энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Бас энэ өдрийн мэнд хүргэе. За бидний ярилцах ер нь сэдэв бол их хотын зөв хэмнэл буюу зөв гэдэг энэ ураг илүү нэвтрүүлгийнхэн гол жанжин шумаа болгож байгаа. Тэгээд бид нар хотын соёл тэр дундаа хувь хүнээс гарч байгаа эерэг зөв хандлага, зөв харилцаа мөн бусдтай бас үлгэрэлдэг нэгэн байхыг уриалсан ийм уриалгыг бас нэвтрүүлгээрээ хүргэж байгаа. Өмнөх нэвтрүүлгээрээ бид нар энхвэр нэмсгэлийг бас бусдаа бие биедээ бэлгэлээ гэсэн ийм сайхан ураг бас хүргэсэн байгаа. Өнөөдрийнх нь нэвтрүүлгээрээ бид нар хувцсны соёл тэр дундаа Монгол хувцсны дээл, соёл, уламжлал, бахархал ер нь юунд байсан бэ? Хэдийн үеэс бид нар ийм сайхан уламжлалт үндэсний хувцаараа ангарч, бахархаж, өмсөж, зүүж хэрэгжилж байсан юм бэ? Яг энэ талаараа бид нар ярилцахаар үндэсний хувцсаар бас судалгаа хийгээд нэлээдгүй олон материалыг цуглуулсан. Дээрээс нь олон орноор явж судалгаа, шинжилгээний ажлуудаа бас хуримтлуулж, цуглуулсан. Тэгээд энэ уламжлалыг бас тэн авч яваа. Совдгайг бас уран авчирсан байгаа. Тэгээд нэвтрүүлгийн эхлэлдээ бид нар үндэсний хувцсны соёлын талаар яриагаа эхлэе гэж бодож байна. Ер нь монголчууд маань үндэсний хувцс яг хэдийнээс энэ соёлыг бас бид нар зүүж, өмсөж, зүүж хэрэгжилж ийсэн. Энэ талаар ярианыхан эхлэл хэсэгтээ ярих гэж бодож байна. За тэгэхээр бид нар Монгол хувцсны түүх соёлыг ярихын тулд бид нар Монгол улсын түүх, Монголын түүхийг ярих хэрэгтэй болдог. За Монголын түүх ярина гэдэг маань өөрөө дэлхийн түүхийг ярих хэрэгтэй болдог. Тэгэхээр дээл хувцаараа бид нар энэ дэлхийн түүхийг бас үзүүлж, бүтээлч энийг ярьж болно гэсэн үг. За тэгэхээр энэ бол маш их цаг авсан бас юм юу сэдв. Тэгэхээр энийг би бүр маш товчхон ойлгомжтой байдлаар ярихыг бодъё. Тэгэхээр монголчууд хэдийд төрч ёсоо бий болгосон монголчуудын үүсэл хөгжлөг гэл ингээд ярих хэрэгтэй баг. Тэгэхээр монголчуудын хувьд бол Монгол энэ өнөөдрийн бид нар төгс төгөлдөр хэлбэрээ олоод ирсэн энэ дээл хувцс маань хүмүүгийн үеэс анхны өөрийнхөө хэлбэр дүрсийг олсон гэж судлаачид үздэг. Тэгэхээр бид бүхэн мэднэ Санкт Петербургийн Эрмитажд байдаг хүмүүгийн олдрууд байдаг. Маш чухал сайхан олдрууд байдаг. Тэгэхээр энэ 1924 онд ноён улаас олсон ийм олдрууд байгаа. Тэгэхээр энд бол монголчуудын тэр нүүдэлчдийн дээл хувцс ямар байсан. За тэгээд дээр нь өмд 2-3 төрлийн өмдүүд. За үсний засалт зүйлсэн ус усны гэр гих мэтлэн дээр нь бүр дээлэн дээр давхарлаж өмсдөг давхац маягаар хэрэгжилжсэн зах духовч гих мэтлэн малгай гэд маш олон төрлийн олдрууд эндээс харж болно. Тэр үеийн хүмүүгийн хувцс ямар байсан, хүмүүгийн нүүдэлчдийн хувцс ямар байсан бэ? Урдуура задгаа, ганцхан урт нарийнхан, урт хормото гих мэтлэнгээр. За энэтэй бас холбогдуулаад энийг манайхан бас их сайн мэддэг болсон сүүлийн үед чинь монголчууд дээл хувцаа их өмсдөг, нүүх түүх соёлыг бас их судалдаг, үздэг, хардаг болсон байгаа. Тийм учраас энэ би зөвхөн Эрмитажийн музейн энэ өсмөрээр төсөөлүүлээд хийж байна. За энд бас зүгээр сонирхуулаад хэлэхэд энэ дээл хувцсны түүх түүхтэй холбогдуулаад хэлэхэд тэр үед хүмүүгийн нүүдэлчдийн өмсөж байсан урт түрийтэй гутал энэ шалбар өмдөн энэ өндөрлөгтний хувцсны соёлд шин зүйлийг авчирсан гэж ярьдаг. Тэгэхээр Оросын бас агуу эрдэмтэн түүхч Гүмлээ хэлсэн байдаг. За Европ хүнийг өмдгүү төсөөлөд үзтээ. Гэтэл энэ өмд бол нүүдэлчдээс Төв Азийн нүүдэлчдээс гаралтай үүсэлтэй. За дээр нь өшөө бас энэ Японы бас мундаг түүхч байдаг.
Шибаритаро гэдэг одоо тэр хүний одоо тал нутгийн тэмдэглэл гэдэг их сайхан ном байдаг. Тэн дээр ерөөсөө нүүдэлчдийн гутал хувцс бол дэлхийн одоо хувцсны соёлд бас том нөлөө үзүүлсэнийг тэмдэглэж бичсэн ийм түүх байдаг. Тэгэхээр энэ бол биднэрт нүүдэлчд одоо хувцсны соёлд маш том одоо өөрийнхөө үзүүлэлт нөлөөгөө үзүүлж өөрөө одоо их үүсвэрийн тавьж ижээ гэж бас хэлж болохоор. За тэгээд дараа нь бидний хувцсны түүхийг бид нар ярихад би бас түүх ярих болч одоо Монгол улсын түүхийг. Тэгэхээр тэрний дараагийн үеийн одоо эртний улсууд байна. Нүгийн дараах одоо Сиамби, Нерон, Түрэг, Хэрэгс, за тэгээд Кидан гэдэг. За тэгээд энэ эртний улсуудад улам одоо боловсронгуй болж хөгжиж ирсэн. За одоо судлаачид үзэхдээ бол Киданы үед энэ хувцсны одоо ер нь анхны хэв шинжээсээ илүү одоо тодорхой одоо үндсэн одоо хэлбэр дүрсэнд бий болжээ гэж үздэг. Тэгэхээр энэ Киданы үеийн олдур гэвэл одоо манахаас олдсон 2017 онд олдсон их сайхан олдур байдаг юм. Ховд аймгийн Мөнхайрхан сумын Үзүр Гилан-наас гарсан. Одоо та нар санаж байгаа бах та. Adidas гутал гээл одоо дэлхийд шуугуулсан нэг олдур гарч илаа шүү дээ. Тийм ээ. Сайхан сайтуудад бас энэ мэдээлэл тавигдчихсэн. Тэгэхээр одоо Adidas гутал тэр ямар чамин хийцтэй гараар хатгаад ингээд Adidas handmade буюу гар урлал. Тийм гутал тэгээд одоо тэр малгай толгоон чимэг дээлний тэн дээр одоо ерөнхий одоо хэлбэр дүрсийг одоо Киданы үеийн одоо дээлний одоо дүрс төрх бол маш тодорхой гарсан байна. Тэгэхээр энэ үед бол одоо дөрвөлжин босоод захтаа ингэрийн дөрвөлжин ингэрийг одоо доош нь шууд гаргасан. Одоо ийм сайхан дээл, гутал, малгай нод байдаг. Тэгэхээр энэ үед бол одоо Киданы үед судлаачид үзэхдээ Монгол дээлний үндсэн хэлбэр бий болсон гэж одоо төрхөө олсон. Тийм төрхөө олсон. За тэгээд тэрний дараа одоо эзэнт гүрнүүд байна одоо тийм ээ хамаг Монгол Чингисийн маань одоо 2006 онд байгуулсан хамаг Монгол дараа нь одоо тэгээд эзэнт гүрний улсууд явж байна. Тэгэхээр одоо Юаны улс бол их Юан улсын үед бол Монгол хувцс дээл хувцсны өмсгөл маань маш одоо төгс төгөлдөр чимэглэл одоо маш нүсэр ийм одоо болж ирсэн гэж бас судлаачид үздэг. За тэгээд дараа нь одоо Бакадын үе ихэнтэй одоо Монгол улсын задрал бутрлын одоо 300-аад гаруй жил байдаг. Тэгэхэд энэ үед одоо эзэнт гүрэн одоо эдгээр байхгүй ч гэсэн одоо олон омог ус одоо угсаанууд өөрсдийнхөө дээл хувцсыг бас одоо хадгалж өөрийнхөө гэсэн өөрсдийн одоо тэр омог угсааныхаа таних тэмдэг бэлэгдэл одоо өөрсдөө илэрхийлэх жамаар одоо тодорхой хөгжиж ирж өнөөдрийн бид нар одоо зах зохын одоо 15 6 хувцсны үндэсний хувцсад бид нар олон үндэсний ясны хувцсууд байна шүү дээ. Энэ модал тэр үед одоо нэлийн үүсч хөгжиж одоо бас их боловсронгуй болж ирсэн гэж бас хэлж болохоор. За тэгээд дараагийнх нь одоо Богд хаан засгийн үе байна тийм ээ. Богд хаан засгийн үед бид нар одоо Сүлжин хаан хатан за төргийн одоо Ямбны ёс хувцсыг одоо бий болгож одоо бас хаанд засаг байсан үе. Энд үед бас л одоо хууль дөрвөн хувцсны хууль дүрмээ гаргаж манжийн одоо хувцснаас ялгагдах Ямб хэрэгэм цол цэргийг илэрхийлэх хувцсуудыг бол гаргаж ирсэн. За тэгээд дараах нь бол одоо та нараа мэдчихэж байгаа. Ардын хувьсгал ялаад үндсэндээ бид нар одоо энэ зэрэгтэй отго жинс ирэх Ямб бодог хасаж ирсэн. За тэгээд мухар одоо дээл үндсэндээ бий болсон одоо 30-аад оноос 21 оноос хойш тэгээд одоо 24 онд Богд хаан маань одоо таалал төгсөөд тэгээд үндсэндээ бол одоо бид нарын дээл хувцс одоо их энгийн болж ирсэн тийм ээ одоо элдв чимэглэл одоо элдв төр ирэх Ямбыг илэрхийлсэн нудрагото жинс одоо энэ бүхэн маань байхгүй болсон. За ингээл ерөөсөө дээл хувцс маань их энгийн болж ирсэн эрэгтэй эмэгтэй ерөнхийдөө тэгээ төстэй адилхан нудраггүй. За яг хэмжээд одоо зах хэмжээр юуны хувьд бол жоохон ялгаатай орж ирсэн. За нөгөө эмэгтэйчүүд маань үсээ тайраад богинохон болгосон өмсөөл ингээл одоо за тэгээд одоо 30-аад оноос эхлээл одоо манад бас зарим нэг аж үйлдвэр ингээд салбарууд бий болсон. Ски гутал, сахин гутал тийм ээ. За ингээд 40 50 60-аад оны үеэс эхлээд үндсэндээ монголчууд Европ хувцс өмсөж эхэлсэн. Тэгэхээр бид нар Европ хувцс өмсөж ирсэн хүүхдүүх маань
одоо нэг зөвхөн хэдэн жил шүү дээ. Тийм байна. Нэг 60 70 жилийн хугацаа байна уу тийм ээ. За энэ хугацаанд бас дээл маань феодалын хувцс гэж одоо ад үзэгдэж ирсэн үе байна тийм ээ. За социализмын үед би одоо нэг сонь жишээлхэд би ч одоо социализмын үеийн бүтээгдэхүүн 80 онд одоо сургууль төгсөөд ирж байла. За тэгээ сургууль төгсөөд ирэхэд сургуулийг төгсөж ирж байсан байна. Би Оросын одоо тухайн үедээ Зөвлөлт холбоот улсын одоо Киев хотод Украин одоогийн одоо Украин юм да тийм Украины хөнгөлдрийн дэд сургуулийг зохион бүтээгч инженер гэсэн мэргэжлэр төгсөж ирж байсан. Төгсөж ирээд ажиллахад одоо үнийн стандартын улсын хороонд одоо тэр хорооны нэр дээр сурсан. Тухайн үед одоо социализмын үед бол одоо бодлогоор бэлтгэгдсэн боловсон хүчин байсан. За тэрэнд нь одоо мэдээж үнийн стандартын улсын хороонд одоо гоёмол бүтээгдэхүүний стандарт, үн, чанарыг одоо боловсронгуулгаж хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн боловсон хүчин байж тээ. Тэгэхээр төгсж ирээд хамгийн анхны томилт маань Арийнхаа нутаг Дундгой аймагт малчтын хувцсны судалгаагаар явжсэн. За тэгэхээр тэр малчтын хувцс гэдэг маань одоо нөгөө дээл хувцс маань сүлдээ малчтын хувцс болсон байна шүү дээ. Ахмад настангууд өмсдөг, малчд өмсдөг. Тэгэхээр миний анхны одоо томилт маань нэлээд урт хугацааны Дундгой аймагт одоо малчтын хувцсны судлах одоо монголчтын хувцсны ерөнхийдөө одоо хувцсны үндсэн хэмжээний стандартыг боловсронгуулах, технологиг боловсронгуулах ийм ажлаар явж исэн. Тэгэхээр тэр үед Монгол хувцс маань малчтын хувцсны хэмжээнд хүрч ирж явж исэн байх нь тийм ээ. Түүхийн явцад ингээ өөрчлөгдөн хувирсаар агаад малчтын хувцс болж байна. Тэгэхэд монголчууд бас сэргэн мандаж дэлхийн талыг эзэлж явсан үе байдаг. Эзэнт гүрний үед тийм ээ. Энэ үед дээл бол одоо тэр төрт улсын одоо хамгийн хүндрэлтэй тэр дээл хувцсыг өмснөөр Монголын эзэнт гүрэнд харьяалагдах. Дээл хувцсыг өмснөөр бидний дээл хувцсыг өмснөөр одоо монголчуудад талтайгаа илэрхийлэх Монголын одоо эзэнт гүрэнд одоо харьяалагдах Монгол хүн болж ийн гэдгийг илэрхийлэх гадны усууд бас тэр соёлыг тэгж өмсөж байсан. Хувцсны соёлыг бас тэр одоо юу гэдгийг одоо ноёрхож байгаа тэр улс үндэстэнд улс үндэстэнд бас тэрийг өөрсдийгөө бас харуулах гадна хувцсны соёлыг бид нэр дагуулж исэн ба шүү дээ. Тэгэхээр тэр үед бол одоо бид нар яриад байна шүү дээ. Дэлхийн модыг дээл одоо тренд болж исэн байна. Тэгэхээр тэр хувцсыг өмсчиж тэр эзэнт гүрний хаад ноёд одоо чадaltaа яваа, улсын хүчтэй яваа. Одоо өнөөдрийн бидний амьдралын жишээгээр харахад тийм шүү дээ, тийм ээ. Олны одоо танил, одоо их хурлын гишүүд одоо одоо хийм байдгийн тэр гоё дээл өмссөн хүний хараан тусч идэг, тийм ээ. Тэр хэрээр одоо эзэнт тэр улсыг хүндэтгэх бас нэг хэлбэр нь бас байсан. Хүндэтгүүлэх одоо тэр хэлбэр дээлийг өмсгөх, зориуд өмсөж, тийм ээ. Өөрсдөө тэрэнд одоо эрхшээлтэнд багтаж одоо өөрсдийнхөө үнэнч байгаа илэрхийлэх. Тэр маягаар дээл хувцс бол ер нь хувцсны соёлоор дамжуулаад бас тэр улс орны тэр хүрээ хязгаарыг тэ нэр хүндийг сэргээх тэнд чинь бас гоё тэр үндснийх нь хувцсыг өмсөд тэр одоо дотор баг дотор орж харагдана гэдэг бол Монголын язгууртанд хүрээлэлд орж ирж байна. Хүнддэг чинь гэсэн үг тэ. Тэгэхээр энэ дээл манд би ярьж байна тийм ээ. Энэ дээл хэдийгээр одоо Монголын түүх тэгэхээр Монголын дэлхийн түүх. Тэгэхээр яах аргагүй бид нар дээлний түүхийг ярих болохоор дэлхийн түүх яригдчих. Тийм байна. Тэгэхээр Хиван улсын үед одоо тийм ээ Алтан орд ил хаадын хаант ус, Өвлөгөө хааны ус. За тэгээд одоо Цагаадаан ус хэмчлэн гэр тэнд бас нэгэн олон жил дээл хувцс эзэнт гүрний үеийн одоо ёс нэг журам дээл хувцсны соёлыг одоо тэр чигээр нь авч үлдэх гэсэн. Өшөө цааш нь нарийн ярил бидний дээл хувцсны соёл өнөөдөр дотор бусад улсад яаж нөлөөгөө үзүүлсэн гэдэг нөлөөллүүд бас эндээс их тодорхой харагддаг л да. Тэгэхээр одоо дээл хувцс маань нэг хэсэг одоо тэр Монгол улс сэргэн мандж байсан
унаж доройтож байсан тийм ээ. За одоо бүр нэг хэсэг пиодлын хувцс гэж ад үзэгдэж байсан. За бүр өсөө малчтын хувцс болтлоо одоо доошоо орж исэн. Одоо доошоо орох юу байх вэ? Одоо зүгээр одоо ахмаднасаа тэр хот газрын энгийн ард руу хэрэглээ багсан хотын соёл үүсэж хотын соёлтой холбоотой. За дээр нь одоо Европын одоо соёлууд орж ирж. За дээр нь одоо бид нар чинь Оросын үндсэндээ бид нар 89 он 90 он хүртэл Оросын хараат. Одоо явсан гэж хэлэхэд буруудахгүй баг тийм ээ. Тэгээ би бас энэ дээр ярихад миний оюутан байх үеийн оюутан байхад бид нарыг одоо хувцсны загвар зохион бүтээгчид энэ мэргэжлийг үзэхийн тулд дэлхийн хувцсны түүх гэдэг хичээл ордог. Байсантай тэр түүх маань одоо ном зорж ирсэн биз дээ. Тэр хувцсны түүхийн номыг би ингээд харахад нэг Монголын талаар Монгол хувцсны талаар нэг үг өсөгч байхгүй байсан. Тэгээд тэр үед надад бодож исэн бодол юу гэж би бол маш их тийм яач нэг тийм үнэхээр бид нар ийм хөгжилд орой яахахгүй л одоо бас оруулж чадаагүй шүү дээ. Республикийн хэмжээнд байдаг. Тэгэхээр одоо готрох сэтгэл байсан. Тэгээд тэр их гүнзгий сэтгэл үлдээж тийм байна. Үлдээсэн байдгийг. Тэгэхээр би одоо боддгийн одоо бид нар эдгээр 21 онд одоо хувьсгал ялаад тусгаар тогтнолоо одоо бид нар чинь 61 онд одоо нүүбд хүлээн зөвшөөрүүлсэн. Тийм. За тэгээд энэ түүхэн явцад бид нар харж яхад монголчууд бол хэдийгээр тусгаар тогтносон улс байсан боловч үндэсний өөрөнгөх одоо тэр их оронч үзэл за үндэсний дархлаа болох бид нар өөрсдийнхөө одоо таньж мэдэх энэ бүхэн маань одоо тэр үед байхгүй гэж одоо зориудаар тийм түүхээ мэддэггүй хинбэ гэдгээ мэддэггүй. Тэгэхээр тэр одоо түрүү ярьжсэн одоо их гүрний үед Монгол үндэсний хувцсыг өмсснөөрөө тэнд хүндэтгэл үзүүлж тэнд орсноороо одоо нэг төрлийн баталгаа болж исэн болвол эсвэргээрээ Монгол үндэсний хувцс өмсгөөрөө ямар нэгэн одоо юу гэдгийг хавчлагт орох ч буруу зүйл буруу гэж харагдах үзэл гаргах ч гэдэг юм уу тийм бас тийм хандлага болвол бас тэр тухайн үед хэсэг үед бол байсан. Ер нь цагаан сараар тэмдэглэдэг үндэсний хувцсаар тэр цагаан сараар тэмдэглэдэг тийм. За тэр гандан мандан хийдээр бол ер нь явдаггүй. Гэхдээ нийтлэхээр бол бидний ээж аав бүгд дээлээ өмсдөг байсан. Бүгд дээлээ өмсдөг байсан. Дөрвөн улиргийнхаа дээлтэй тий. За дээрэс нь хажуугаар нь Европ хувцас өмснө. За ингээд ерөнхийдөө энэ дээл энэ үндэсний хувцас гэдэг маань ер нь бол тэр чигээрээ бидний Монгол улсын түүх юм аа. За түүхийг бол одоо тэр хувцсны одоо энэ ерөнхий хөгжлөөр манай Сувда доктор биднэрт түүхээр аялуулчлаа шүү дээ. Аялуулж богино хугацаанд тийм. За тэгвэл энэ одоо энэ хувцсны энэ гайхамшигтай соёл маань Монгол улсыг, Монгол хүнийг дэлхийд би Монгол хүн юм шүү дээ гэдгийг яаж таниулах вэ гэдэг одоо асуудал гэдэг юм уу тэр чинь өөрөө хөгжлийнхээ явцад урган гараад иржээ. Өнөөдөр энтгэх ямар ч одоо тэр сарыгаа өмссөн хүний энтгэх хүмүүс тэр Бангладеш, Пакистан гэдэг нөгөө салсан улсууд нь бас саритай. Гэхдээ өөрсдөө ярих нь бол манай сари энэ нарай өөр, тэр нарай өөр гэдэг ярьдаг юм лээ. Бидний хувьд бол сари бол ерөөсөө л одоо энтгэхийн тэр одоо чиглэл одоо үндэсний чиглэл юу. Тэр сари дундуур явхад гайхалтай гүнгийн тэр материалгүй ерөөсөө гайхамшиг загсан хүн болгоно гоё харагдав. Тэгээд би одоо энэ хэд очиод тэр сарины дэлгүүрүүдээр яваад тэгтээ ингээд бүх хэмиг ингээд тасканалын үзээд байраад тэгээд бүр үнэхээр гайхалтай тэр материал хийц тэр хүмүүсийн өмссөн тэр бол үнэхээр соёл. За нөгөө тэр араб за манай Сувда доктор бас арабд очиж нөгөө энэ гоё судалгааны ажил хийгээд тэнд чинь нөгөө хар хувцастайгаа хувцас өмссөн тийм эдгээр гоё нөгөө дизайнер охтуудтайгаа очиод бас кино дээр хийж байсан тийм. Тэгэхэд бас ингээд тэр хувцас өмсөө. Тэгээд бас арабд яваад одоо миний бие бас саяхан араб явсан. Тэгээд би арабд очиод бас тэр арабын тэр илжүүлийн тэр гоё цагаан хувцас тийм тэр дээрээ ирээн одоо юутай тэгээ ийм хар одоо ийм бүрэн кимгээд тавьчихдаг. Гэхдээ тэгээд тэр нь тэр хамгийн одоо том тэр
юунууд нь тэ шэхүүд нь тэрийгэ хэрэгэлдэг. Бүх материалаараа ялгаатай тэр хичнээн гоё одоо тэр. Тэгэл ингээ харахаар шүү дээ бид нар үндэсний хэв шинж гэдэг маань өөрөө соёл юм. Тэ тэрийгээр хувцаар дамжуулж дэлхийд бид нар танигдна гэдэг бол бас гайхамшиг юм тий. За Монголын хувьд бол нэг сонирхолтой юм нь болохоор нэг талдаа бид нар аюу гоё Европчсан Орсын буйнаар сайхан Европ хувцас өмсдөг болсон. Нөгөө талаа нөгөө үндэсний хувцас бол бид нар нэг хэсэгт одоо саяхан ярьснаар ингээд тэр үзэл сурталчилгын нөлөөгөөр ингээд буураад ирсэн биз дээ. Гэтэл тэр яг өнөөгийн төвшөнд ингээд харахад ямар гоё одоо хэрэглээ болж байна. Ямар гоё материал нь загвар нь хэрэглэн тэгээд одоо бүх үндсэндээ тэр баяр ёслоор хэрэгжилж байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд хэрэгжилж байна. Дүр засгийн тэргүүн одоо тэр өдөрт хүмүүс нь хэрэгжилж байна. Тэрийг хэрэглээ тэрийг өмссөн хүн ямар гоё эрхэмсэг, ямар гоё одоо тий ийм өөртөө итгэлтэй тийм гоё харагдаж байна тий. Тэгэхээр энэ бүхнийг бидэнд буцаад энэ нийгэмд энэ одоо цаг үед авчирсан хүний нэг бол би одоо доктор гэж хардаг. За баярлалаа. Анхны одоо гоёлыг санаачилсан хүн. Гоёл наадам. Чимээгүй хүн. Энэ хүнийг яг мэдж байгаа хүмүүс байгаа бах тийм. Гэхдээ би зүгээр нэг зүгээр судлаад ингээ харсан чинь энэ хүн чинь асар их юм энэ чиглэлээр хийгээд одоо энэ Монгол хувцсын нуус товчон гэдэг ийм гоё бас олон ботном ингээ зохиолсон кино уран бүтээл баримт кино хийж байгаа байхгүй тийм. Тэгээ би бол боддгийн бид бас түүгээрээ бахарах ёстой. Соёлоороо бахарах ёстой. Хүнээрээ бахарах ёстой. Хүнээр бахарах нь нэгдүгээр бидний соёл. Тэгээ тэр дундаа бүр үндэсний хувцсны судлаач нэгэн хүн энийг те барьж аваад тэр жоохон ингээд тэр малчтын тэр нэг хувцс гэдэг судалгаанаас одоо бүр илүү сүдэл тэр оюутан байх үеэсээ энэ хүний чинь тэр нөгөө одоо нөгөө эх орно гэсэн тэр гоё үзэл юм суусан шүү дээ. Тэгэхээр тэр юм нь одоо ингээд тэр малчтын судалгаагаар илүү хөгжөө. Тэгээд өдний төвшөнд хүртэл хийцэн байна гэдэг бол үнэхээр бид нар бол талархаас арга алга. Дээрээс нь нэмээд Дельта Монгол удирдлагыг санаачилсан. Одоо энэ удирдлага маань улам тэлээд энэ жуулчдыг татах болсныг өшөө засгийн газраас үндэсний хувцсны өдөр яг Дельта Монгол хийдэг 7 сарын 10-нд хийдэг. Наадмын урд өдөр бас төр засгаас бас энэ засгийн газрын нэг бас үндэсний хувцас өмсөх өдөртөө болж байгаа гэдэг маань бас их чухал юм аа гэж би бодож байна. Тэгэхээр би энэ бас юу хэлэх вэ? Ер нь бид нар 90 оны дээр арчилсан хувцас гэж ярьдэн шүү дээ, тийм ээ. Энэ бол биднэрт одоо үндэсний үзэл, эх оронч үзэл өөрөөсөө бид нар эх орноороо бахархах, өөрсдийнхөө үүх түүхийг эргэж харах, бид нар ямар соёлын өвдөө байсан, энэ бүхнээрээ бахархах, энэ бүхнээ олж мэдэх энэ одоо боломжийг биднэрт олгож өгсөн. Тийм учраас өнөөдөр монголчууд маань, залуучууд маань энэ одоо түүхээ, өв соёлоо маш их үзэж хардаг. Бид нар хаанаас ирсэн, ямар түүхтэй, ямар соёлтой гэдгийг маш их мэдхийг хүсдэг болсон байна. Тэгэхээр хэдийгээр одоо зарим нэг залуучууд байдаг боловч бид нар түүхээ одоо үзэх хэрэгтэй юм уу? Бид ирээдүгээ харж явах та ёстой гэдэг их мэд ярьдаг цөөхөн залуучууд байдаг бол ерөнхийдөө монголчуудын маань одоо тэр мах цусанд нь байсан тэр үндэсний үзэл, эх оронч үзэл, ой санамжийг бол энэ 30 жилд бол үнэхээр сэргээж өгч чадсан. Тийм учраас өнөөдөр монголчууд одоо дээл хувцсыг ямар өргөн дэлгэр өмсдөг болж байна. Тийм ээ? Тэр 90 онд би одоо санаж 90 оны 9 сард байдаг баха очроод ерөнхийлөгч анхны одоо дээлийн өмсөл газрын тасаар мелаж гэсэн үг шүү дээ. Тэгж одоо дээлийн өмсөж байсан. За тэгээд дараагийн ерөнхийлөгчд бол бүгд одоо үндэсний одоо дээл хувцас өмсөж шүү дээ. Тэгэхээр энд би ярихаар одоо жишээлбэл би Монголд хувцсны нэг онцлогийг хэлэхэд за монголчууд анхны төр тулсыг байгуулсан гэж ярьдаг тийм үү? Хүмүүнгийн төр тулсыг. Тэр төр тулсыг байгуулад тэгээд одоо дээр нь бас гоё үг байдгийн одоо энэ Германы философч нэрт философч Фридрих Гегелийн хэлсэн. Дэлхийн хүн төрөлхтний төв хаанаас эхэлсэн бэ? Энэ Төв Азиас, Монголоос. Яагаад гэвэл тэнд төр тулс байсан. Тэгэхээр энэ үзэл санаа энэ одоо яг төр тулс гэдэг энэ маань төр тулсын одоо улсын ёс журам тэг жайг энэ бэлэгдэл энэ бүх юм Монгол дээл хувцсан гэсэн байдаг. Тэгэхээр ингэж одоо тэр хувцсанд маань энэ бүх үзэл санаанууд шингэсэн учраас өнөөдөр хүртэл бид нар одоо дээл хувцас өмсөхдөө харц дээгүүр чээж өндөр нуруу ихц
одоо их бахархалтайгаар дээл хувцсыг өмсгөөс ураагүй. Ягаад гэвэл энэ төрөө дээдлсэн одоо малгайгаа гэтэл Манан Бадар одоо манай одоо дээр дандаа утга учиртай мандах төрийн малгай бүтэг төрийн бүс одоо салсан боцорсны гэмээр тулах төрийн гутал хан төрийн хандаас гэх мэтлэнгээр энэ төрийг маш их дээдлж эрхэмлж ирсэн ард түмэн энэ дээл хувцсандаа энэ бүх бэлэгдлүүд нь шингэж явдаг. Тэгэхээр тийм ч учраас өнөөдөр одоо би боддгийн одоо манай их хуралд нэр дэвших гэж байгаа нэр дэвшигч төрөл одоо энэ учир утгыг ойлгоод одоо дээл хувцсыг ахиу өмсөх тэгжээж тэр ард түмэн тэр хүнээс тийм ээ энэ хинбэ гэдгийг эхлээд харах нь шүү дээ. Хэр зэрэг их оронч хэр зэрэг үндэсний үзлэг хэр зэрэг одоо ард түмэнтэйгээ ойрхон хэр зэрэг одоо төрөө тохинол хүн бэ гэдгийг тэр дээл өмсөж байгаа дээл хувцаас нь хүртэл харж болохоор ер нь аюу олон дээл бэлтжиж шүү. Миний бодлоор Facebook-ийн зургаас 10-20 дээл бэлдэж өмсөж тэгэхгүй бол тэр чинь одоо тэр төрийг тохинуулах хүн чинь тэр төрч ёсны хувцас өмсөхгүй бол яг тийм ээ тэр мэдээж энэ түүх соёл уламжлал ёс заншлаа мэддэг хүн байж таарах штэ. Би одоо өнөөдөр боддгийг энэ төрд гарч байгаа улсууд бол түүхээ маш сайн мэддэг улсууд байгаасаа мэдээж байж байгаа бах тийм ээ. Тийм ч учраас одоо гарч байгаа бах. Тэгэхээр би энд бас яагаад ярьж байгаа гэхээр бид нарт хүн болгонд одоо тэр үндэсэнд нь цаана одоо санамж нь сэргээж өгч одоо бид санаж энэ хоёр аягүй сайн санаж байгаа бид нар 89 онд энд одоо талбай дээр арчсан хувьсгал гараад залуучууд үлсөөл ингээд бид нар чинь дотроо одоо тэр үед чинь бас очиргүй ингээд дэмжиж явж чадахгүй ч гэсэн сэтгэл зүрхэндээ дотроо дэмжиж явж байгаа. Очоод ингээд хараад үсгэлэн явж байгаа. Бидний үеийн залуучууд байхгүй юу? Тийм. Дотроо бол бид нар тэр арчлалыг маш их дэмжиж байгаа. Одоо нөгөөчлөлт энэ одоо өөр байх ёстой бас нэг залуучууд очоод харж байгаа. За тэгээд үсгэлэн зардал ингээд тэр хүмүүс тэр үед тэр залуучуудын ой санамж сэргэж байгаа. Хамгийн түрүүнд юугаар цусандах ойсон дээлээ өмсөх. Дөөсөх нүстэй дээл өмссөн. Тэгэл одоо үг хэлэхэд тэд ой санамж сэргэжсэн байна. Энэ ой санамжийг түүхийн ой санамжийг юу сэргээд өгөх вэ? Энэ одоо бидний өв соёлууд энэ дандаа мах цуснд байж идэг. Тэрнийг сэргээж идэг. Тийм учраас бид нар их түүхээ сайн мэдчих хэвээр. Яа тэгэхээр одоо зарим улсууд бас ярьдаг одоо хитрхи их оронч үзэл үндэсний үзэл гэж яриад энэ даяарчлалын үед тийм ээ бид нар энийг заавал байх ёстой үзэл. Үндэсний үзэл. Яагаад вэ? Бид нар жижиг. Бид нар өөрөө цөөхүүлээ. Магадгүй одоо тэр бүм одоо хүн амтаа одоо юу гэдэг хятад одоо босод үндэстэн болвол хүн болгон тэр байх албагүй байна. Яагаад гэвэл хятад улс байж л байгаа. Тэр хүн байж л байна. А гэтэл бид нар цөөхүүлэх нэ. Хүн болгон энэ 300 одоо 3 тэрбум 3 сая хүн маань энэ хүн болгоныг бодож явах хэрэгтэй юм шиг байна. Тэгжээж өнөөдөр бид нар уламжлалаа энэ өөд мөнхөд Мандан Бадарнаа оршин тогтноо. Тийм учраас маш гоё бид дээл хувцаа одоо зарим нь хэлдэг одоо дээл өмсдөр Монгол болох юм уу гэж яриад байгаа. Бид нар цаад очиж биш хэрэгтэй тийм ээ. Зүгээр гаднаас ингээл харахад бид нар хинбэ гэдгийг танд тэмдэг дээл. Би сая одоо энэ сошиалар явж ирсэн танаа хоёр үзсэн баг та нэг Америкт нэг залуу маск хийгээд тарааж илээ. Тэр цаана төрийн далбаа тавьсан байна лээ. Би тэ бодож илээ энэ залуу шүү. Нэг дээл Монгол цаамц юм уу? Ингээд өмсөөлсөн бол хинбэ гэдгийг яг тийм ээ. Одоо хин нэг аазл байна шүү дээ. Тэр яг далбаа гэдэг нэг юм байх. За зарим нь одоо бас нэг сони юунууд явж илээ. Бид нар Монгол гэдэг одоо хятад тэгэхээр нөгөө цухтагаад коронавигаас болоод тийм ээ цухтагаад байна. А гэтэл бид нар Монгол гэдгийг яаж илэрхийлэх юм бэ гэдсэн гэдэг юм. Тэгэхээр бид одоо төрийн тэргүүн ч гэсэн энэ олон улсын байгуул гадагшаа дотгошоо явдаг хүмүүс ч гэсэн энэ дээлийг өмсөж тэр гадны улсууд сэтгэл зүрхэнд хоногшуулах хэрэгтэй юм шиг байна. Тэгжээс энэ юус одоо кимоно өмссөн одоо чи сая ярьлаа сари өмссөн хүнийг энтэг кимоно өмссөн хүнийг Япон гэдэг. Тэр шиг дээл өмссөн хүнийг Монгол гэдгийг одоо таньж мэдэх
Тэгэхдээ энд бид бүхний хүчин зүтгэл байх ёстой. Тэгэхээр эндээс уриалга бас гарч ирэхээр байна л да. Монгол хүн дэлхийд Монгол гэдгээ таниулахын тулд монгол хувцаараа бахархах, омгших, түүнийгээ өмсөж, эдэлж хэрэглэх, дээрэс нь олон таниулах ийм сайхан зүйлийг бас энүүгээр дамжуулан Сувда агшийн ярианаас бас сонсоод уриалмаар санагдаж байна л да. Энэ удаагийн бодож сууж чинь түрүүний төрөл дээр бид инээмсгэл гэсэн. Тэгээ инээмсгэл гээд ерөөсөө бид нар зүгээр л энэ олон одоо хүн бөөнөрөө амьдарч байгаа энэ орчинд бид тухаараа хараад гомдоод тий одоо хэцүү байсан ч гэсэн тэгээ явж байгаа хүн лөө нэг хүн хараад инээмсгэлийг тэр хүний сэтгэл гээх байхгүй юу тийм ээ. Тэрний нэгэн адил өнөөдрийн одоо бидний ярилцлага бол надад бахархал гэдэг л үг гарч ирлээ. Бахархал. Ерөөсөө бид үндэсний соёл энэ хамгийн гайхалтай юм хүнд харагддаг юм хувцс байхгүй. Тэ. Энэ бол бахархал юм. Тэгэхээр юм. Энэ дээр нэмээд хэлэхэд энэ зүгээр харагдах харилцаасаа гадна энэ хуцсан бид нарын одоо нөө өвгдгийн маань эрх хэмлэж байсан эрх хэмсэл ухаар тийм ээ. Дээр нь одоо тэр урлахуун ухаан ухаан одоо тэр гараага хийцэн одоо гутал хатгамал дахны ухаан гэдэг ирж шээ тийм ээ. Тэгээд дээр нь өвдгийн захиас энэ тэгээд одоо гоёл чимэглэлүүд нь бас мэдээч бүх юм энэгээр дамжиж хувцас зүсгэлээр дамжиж одоо энэ бүхэнд шингэсэн байдаг. Тийм учраас өнөөдөр энэ дээл хувцас гэдэг бол бидний яхаарахгүй маш үнэтэй нандин өв соёл. Өв соёл бахархал. Энэ утгаар нь бид нар энэ одоо дээлээ үнэлж, эрхэмлэж, өмсөж. Бид нар өмсөхгүй бол одоо тэгэл хин өмсөх. Сүүлийн үед нөгөө гадаадд амьдарч байгаа монгол залуучууд, охид бүсгүүчүүд хоёроороо дөрвөөрөө ингээд Facebook орчинд би бас зураг харж байсан л та. Японд амьдардаг дөрөв охин, Америкт амьдардаг хоёр найз залуу, одоо хоёр залуу эднэр монгол хувцас өмсөд гудамжаар айгүй бахархалтайгаар явж байгаа. Монгол хувцас бид нар ингээд гадны ертөнцид бас ингээд бахархах, энийгээ бас түгээхэд бид нар энэ хувцаараа өмсөө явхад ямар гоё байдаг вэ гэд зураг тавиад Facebook дээр тавихад манайхан монголчууд маань ямар гоё хүлээж авсан бэлээ. Тэгээ цахим дээр бол энэ хандлт бүр айгүй өндөр байсан. Санаж ин л та эргээ санаж жилийн өмнө. Тэгээд тэр охтуудын ерөнхий хувцсны тэр дээлний загвар өнгө ямар гоё тоод тэгээд дээрэс нь үндэсний хэв шинж буюу яг үндэсний шинжээ агуулснаар өмсөд дөрүүлээ ингээ гоё гудамжаа нөгөө кимоното үндэсний хувцастай хүмүүсийн хажууд бас бид нар адилхан шүү. Бид нар үндэсний хувцастай үндэсний соёлтой шүү. Тэрнээс илүү хэд дахин илүү шүү гэдгийг бас цахимаар дамжуулан хүргэжсэн л та. Тэгэхээр залуучууд маань сүүлийн үед бас үндэсний хувцас өмсөх хандлага нэмэгдэж байна. Дээрэс нь энгийн үедээ ч хүртэл өмсөхийг илүү хэрэмэлцдэг болсон байна. Энэ бол маш авууштай бас маш зөв хандлага гэж харж байна л та. Тэгэхээр хотын бас зөв хэмнэл энэ хотын иргэд энэ улсын иргэд гэдгээ бид нар бас ийм өөрсдийнхөө үндэсний хэв маягаар бас харуулж агаад баш баяртай байдаг. Тэгэхээр бид нар бас түрүү ярьжсэн Дээлтэй Монгол гэдэг арга хэмжээг 2007 он энэ бол бид нар бас адагшаа гадны жуулчдад Монголоо таниулах одоо дээл өмсөх дээлээр нь таниулах аялал жуулчдын нэг одоо ивент болгох зорилгоор одоо анх 2007 онд зохион байгуулж ирсэн. Өнөөдөр энэ арга хэмжээ одоо маш өргөн дэлгэр одоо явдаг болсон. Наадмын өмнөх баг наадам гэж одоо нэрлэгдэх болсон. Энийг дагаад гадны жуулчд ерөөсөө энэ Дээлтэй Монгол наадмыг үзэх. Энэ үеэр монголчуудын одоо энэ дээл хувцсны одоо гоёл чимэглэг дээл хувцсыг нь үзэх. Энэ зорилгоор маш их ирдэг ийм сайхан наадам болсон. Тэгэхээр наадмаар ч одоо жинхэнэ манайхан ч одоо үнэхээр дээл хувцс бол үнэхээр дээл өмсөв хүн бол одоо бүр сонио харагдах. Тийм бол баг ичмээр дээлээ өмсөөгөө явж байгаа хүн баг л ичмээр. Тэгээ өнгөрсөн жил ихэд би одоо бас мэдээгээр хараа сууж Дээлтэй Монгол одоо 95-6% нь гадных байна. Тийм арга хэмжээ маань доктортой яваад ингээд ивент болчлоо шүү. Тэгээд ихээр чинь яг тэр үеэр 7 сарын наадмын өмнө Монгол дээл хувцсыг үзэх. Тэр чинь зурагчд фото зурагч үзэх юм уу? Бүр яг тэр үедрийг хүлээгээд бүр тэр зургийг авахад ингэж ирдэг болсон. Тэгээд Монголд ирдэг жуулчд. Хоёрдугаарт Монголд ажиллаж байгаа олон улсын байгууллагын хүмүүс Монгол хувцас өмсдөг болж байна. Тэгээ одоо миний нэг танил одоо тий олон улсын байгууллагын хүн хаанаас хувцас авах вэ? Тэгээ би ямар хувцастай өмсөх вэ? Тэгээд аюу олон солих дээлтэй болсон. Тэр үгээр маш бахархаад
Азийн хөгжлийн сангийн банкны одоо эмэгтэй ямар гоё хувцас ээжигээ дагуулж ирнэ хоёлаа. Тэгэхэд тэдний янзаар дийлэмс. Тэгээ тэрийг хараад надад тэрнийг мэдгүй манад хэлсэн мэдгүй нөгөө тэр хүний хувцсыг үгүй Монгол хүн өөр атаахад гадны хүнийг өмсөв. Тэгэхээр энийг манай гоё өмсөж байгаа байхгүй. Тэгээ энд бас нэг манай угсаатан зүүч одоо нэрт угсаатан зүүч хандын юм байгаа нэг гоё үг байдаг шүү дээ. Монгол дээл хувцс бол зөв өмсвөл чөтгөрт ч заа. Буруу өмсвөл бурханд ч заахгүй. Тэгэхээр тэр хүн бол маш гоё өмсөж үлгэр дуурайл болсон. Тэрнийг хараад хажууд нь зогссон одоо нэг жоохон охин дараа харчаад би бүр хажууд нь ичээд одоо тэр гадны сайхан одоо тэр хүн ингээд дээл хувцаа өмсөд ингээд бүр ганцаараа биш ээжигээ дагуулж ирж байгаа тэр дээл хувцаа. Тэр одоо нэг дээл хийлгэсэн хүн биш үү? Нэг дээлтэй байдаг хүн байна л да. Тэр ч одоо арга хэмжээнд ороод өмсөд ингээд нүдлэгдчихсэн ганц дээл дуучдаг байдаг тий. Тэгээ одоо хит хитэн дээл өмс. Нөгөө ч одоо тэр өмсөд тэр хүн ч өөрөө бүр яддаг ш бүр өшөө гоё өшөө яаж өмсөж болох вэ гэдэг ингээд. Тэр шиг одоо бид нар өөрсдөө тэгж байна. Одоо их хоёр сайн мэдэндээ гадагшаа дотгошоо явхад одоо янз янзын брэнд одоо үнэтэй брэнд өмсөжөөс зөөр нэг сайхан Монгол дээл өмсөж хүн болгон зураг авахын тэнцээ зураг авах гэдэг. Тэр би бас санаж ин л дээл хувцсан юм байна юм шиг тийм. Нэг өөр Монголд бас нэг телевизийн ажлаар энэ радиогийн ажлаар явж исэн. Тэгээд нөгөө надтай хамт залуу маань Үнэр Жаргал гэдэг найруулагч ерөнхийдөө эртний нөгөө баатруудын төрхтэй дээрээс нь үсээ айгу урт ургуулад сахлан айгу урт байсан аахгүй. Тэгээд бид нар нөгөө өөр Монгол хятадаар яваад нэлээд олон хотуудаар явж нэвтрүүлэг бэлж хахад нөгөөдхийн маань Чингисийн Баатар гэ. Тэгээд дээр нь өөрөө Монгол цамцаа өмсөд явсан. Тэгэхэд би Монгол цамц өмсөж яваагүй амар харамссан байхгүй. Найруулагч маань хоёр найруулагч явж хахад нэг нь болохоор Монголынхан одоо хувцсыг өмсөө тэр чинь 1999 онд багхгүй юу. Монголынхан цамцыг өмсөө явж хахад би зүгээр Европ хувцастай хажууд ингээ явхаасаа өөр ичээд ямар сайн да за чи явж би араас чинь дагаж явъя гэдэг хүртэл бүр араас нь ингээ дагаж явж ийсэн удаа байгаа байхгүй. Тэгэхээр тэр үед юу гэж бодгцэн гэхээр би Монгол хүн бэж те Монголынхон үндэсний соёл уламжлалыг агуулсан энэ хувцс хэрэглэлээ өмс хэрэгтэй юм байна. Би яагаад энэ удаад энийг ерөөсө бодсонгүй гэдэг тухайн үед айгүй бодож байсан аахгүй. Тэгээд айгүй хөндлөж байсан. Бүр тэр хятад хүмүүс монголчууд Монгол баатар гэд яаж яах нөгөө айгүй сүрлэг биетэй дээрээс нөгөө үс сахлан ургачихсан өөрөө ингээ бүр сүлжчихсэн яг л нэг тийм нөгөө Эсвхэ баатарын үеийг санагдуулмаар тий яг л тийм дүр төрхтэй байсан байхгүй. Тэгээд би тэр үед өөртөө амар харамссан. Дээлтэй байх хэрэгтэй юм байна. Ялангуяа гадаад орн руу явж байгаа үед бид нар үндэсний хувцас энэ соёлыг бас бид нар сурчлах, таниулах тэр гүүр нь бид нар өөртөө бас байгаа учраас энийгээ мартаж болохгүй тээж авч явах хэрэгтэй юм байна гэдгийг би тэндээс ойлгосон. Үндэсний хувцас одоо Европ хувцас гэхэд одоо ингээл үйлдвэрийн аргаар эсгээл үйлдвэрийн аргаар олныг үйлдвэрлэл цаа гар хийцнийх байгаа л да тий. Гэхдээ ер нь бол гар хийцний хувцас бол хамгийн үнэтэй байдаг. Хамгийн үнэтэй байдаг. Тэгэхээр Монгол дээл бол Монгол хувцас үндэсний хувцас бол зөвхөн одоо дээлнээсээ гадна дагавар одоо зөндөө гутлын адилхан одоо тогсон гутлын за эмэгтэй хүн бол одоо эмэгтэйгээд одоо малгай тий зүсгэлүүд босод энэ одоо тэгээд энийгээ дагаад бас энэ үндэсний гар урлал өөрөө хөгжиж байна. Хүмүүсийн тэр нөгөө урлах тэр чадвар өөрөө хөгжиж байна. Энэ дээр хөрхэн зах зээлийн өрсөл дөөн бий болж байна. За хүмүүсийн хэрэглээ энэ дээрээ бас соёл нь илүү дэлгэрч байна. За материалын чанар тий тэр бүхэн өөрөө бол одоо бас улам хөгжөө гоё материалуудаар одоо дээл хийж байна. Манай сувда бас тэр нөгөө Индонезийн батикийг тий одоо анх оруулж ирж бас энэ дээлний одоо энэ загвар төс оруулж ирсэн тий өөр бас зөндөл юм хийжсэн л да. Тэгэхээр би бол ингээд үндэсний энэ соёл гэдэг юм уу энэ дээл гэдэг маань хүнд өмсөд байж хахад бие дэвтэйхэн эрүүл мэндэд бас энэ ач тустай. Тэгээд нэг юм одоо хүн өөрөө аягүй цэгцтэй болоод ирдэг тийм ингээл тэр бүс мөс одоо бүх юм. Тэгээд нэг юм бүр цаанаасаа ингээд тэр үндэсний хувцас өмсөд гадаад явж яхад бол тэгэл нэг юм бүрний баг тийм бахархалтай тийм гоё. Тэгэхээр би зүгээр манай нэвтрүүлэг өөрөө одоо зөв хэмнэлийн тухай ярьж байгаа, бид нэр хотын соёлыг ярьж байгаа. Тэгэхээр хотын одоо ингээд хамтаараа олуулаа нэг дор амьдарч байгаа одоо иргэн бүхэн энэ үндэснийхээ соёл хувцсыг соёлт
энэ өв болсон энэ сайхан хувцас дээдлэн одоо хэрэглэж тэрнийг одоо гэртээ нөгөө морин хураа дээдэлдэг нэгэн адил гэрт байгаа тэр өөрт байгаа тэр сайхан өөрийнхөө эерэг сайхан энергийг шингээсэн тэр хувцас дээдлэн хэрэглэж тэрийг хөвшүүлж тэгээд тэрийг тэр ойр торны хүмүүстэй үр хөвгттэй тэрийг бас мэдрүүлж ингээд их гоё зохистой бөгөөд соёлтой юм хэрэглээ олон байгаасаа болж байгаа. Гэхдээ энэ олон байгаасаа гэж бодож байна би. Улам дэлгэрээсээ. Тэгээ бидний одоо өнөөдрийн нэвтрүүлэг бол үндсэндээ бид нар Монгол хувцсаараа аялсан. Монгол хувцсны Монгол хувцсныг ярингаа бид нар тэр Монголын түүхийг тэгээд Монголын түүх маань өөрөө дэлхийд ялангуяа хувцсны соёл маань дэлхийд яаж нөлөөлж исэн бэ? Бид ийм одоо бас агуу одоо ийм түүхтэй 3 сая нөхдүүд ингээд байна штэ тий. Тэгэхээр одоо хэдүүлээ дэлхийд бол гарцсан өчнөө монголчууд байгаа. Бид нар маань энэ сайхан хувцсаараа за энэ одоо төрлөх хоттой болон бусад орн нутагт амьдарч байгаа бүгдээрээ энэ үндэснийхээ соёлоор одоо бас бахархаж сайхан амьдрья гэсэн ийм л зүйл надад одоо мэдрэгдлээ өнөөдөр сайхан яриа бахархах бүр тийм омгших тийм мэдрэмж маш их төржээ яг энэ сэдвийг совда докторийн яриаг ингээ сая сонсож байхад баг аманд нь оршихлаа шүү дээ. Бараг түүхээр аялсан гэ таны хэлдэг кино шиг ингээ хараадаа явчихж байгаа байхгүй. Би одоо бас нэг юу ярихад энэ өнөөдөр бид нар одоо корона гэдэг аимшигт өвчнөд бас энэ үед цаг үед амьдарч байна. Тэгэхээр одоо бас энэ сонин ингээд уншаад юмнууд бас уншиж хахад энэ корона бол энэ дэлхийн одоо нийтийн амьдралын хэв маяг хэвшил ер нь цаашд бол нэлээд өөрчлөлт оруулна гэж одоо тийм бичиж чинь тийм. Тэгэхээр магадгүй өнөөдөр бид нар өөрсдийнхөө одоо уламжилж ёс заншил бас зарим нэг юм бас сэргийгмээр юм шиг санагдаж байна. Тэгэхээр магадгүй бид нар одоо жишээлбэл эрчүүдийн одоо дээл хувцастай холбоотой бас одоо гоёл чимэглэл байдаг. Одоо талдаа зүүдэг тийм ээ. Аяга зэс аяга мөнгө аяга урдандаа хийгээд явдаг. Өрөөдөр хутгатаа савтаа урддаг. Бид нар өнөөдөр энэ коронавигийн үед өөрсдөө энэс цаашаа тийм ээ. Одоо аль нэг баг мөнгө аягаа үстэй. Мөнгө аяга гэсэн гэдэг аваад тавьсан баг шүү дээ. Тийм ээ. Тийм срадандаа хийсэн байгаа. Яхаад өгдөг тийм ээ. Их хэрэглийн торуулал та. Одоо ялангуяа энэ коронавигийн үед чинь зис аяга мөнгөн дээр чинь одоо тэр корона чинь тогтохгүй юм гэж шүү дээ. Тэгэхээр бид нар энийг одоо тэр өдөр тутмын хэрэгцээндээ ашигладаг болмоор хэрэглээ болгоё. Бид нар ёс заншил гэдээ яриад идэг. Зүгээр одоо нэг сервантандаа гоё бол үрсэн нөгөөт нь харалцаа хаяаны гараад өнгөлдөг тий. Тэг энийг бариад одоо зүнхэндээ хүүхнүүд нь яадаг гоё даягны уут хийгээд даягны уут ч өгшө гоё шүү дээ. Одоо хатгамлаар одоо даалын яаж оруулж байна. Тийм ээ тэр шиг агны одоо уутаа гоё даал одоо хүүхнүүд нь нурлаад тэр удандаа хийгээд хажууд нь одоо юу гэдгийг аваад зүнхэндээ ирчүүд нь одоо бас ингээ аваад маягандаа үдэл бид нар халбаны ууцтай тэгээд дэрсэн дээр чи тогтохгүй гэдэг байгаа юм тийм ээ. Тэгэхээр ч одоо тэгж хэрэглэж байвал одоо бас бид нар нэг уламжлалаа сэргээж ёс заншлаа одоо бас хэрэглээнд оруулах бас нэг үе болов гэж бодож штэ тийм ээ. Одоо бид гурийн ширээн дээр маань нөгөө Монгол хувцсны нууц товчоо гэдэг номыг авчирсан. Тэгэхээр энэ номын талаар бас асууя, тодруулъя гэж бодож байна л та. Тэгээ та яг энэ номыг хизээ гаргав, энэ номыг гаргахын тулд мэдээж судалгааны ажлууд нэлээ хийсэн баах. Тэгээд хаагуур та бас явж судалгааны ажилдаа энэ номыг багтааж бас номдоо багтаан шингээж оруулсан бэ. Энэ талаараа та бас нэг товчхон танилцуулж өгөөч. Яг Монгол хувцсны нууц товчоо 1 2 дугаар бот гэдэг ийм 2 сайхан номыг бас манай радиогийн студид авчирсан. Тэгээ энэ номын талаар бас заавал асуумаас бид нар 2003 онд Монгол Customs компани маань байгуулагдсан. Тэгээ байгуулагдсан цагаас эхлээд тэрийг бас манай компани бас таньж мэдэхгүй усуд байдгийн нэгэн дээл ойсон хүүхнүүд байдаг гэж төсөөлдөг. Тэгэхээр бид нар бол энэ дээл хувцас ойхоос гадна бид нар одоо дээл хувцсныхаа өв түүхийг бас одоо өрсөн хэмжээнд судлаж бас хойч үдээ үлдээх одоо ийм ажлыг бас байгуулагдсан цагаас эхлээд хийж байгаа. Тэгэхээр би бас түрүү ярьжсэн оюутан байх үед надад үлдээсэн маш одоо хүчтэй сэтгэл бол Монгол хувцсны өв түүх ерөөсөө байдаг. Гэтэл бид нар эргээд ингээ харахад бид нар ямар том
одоо баялаг түүхтэй эзэнт гүрэн байгуулж байсан энэ том улс энэ дээл хувцаараа энэ үг түүхээ бас харуулъя гэсэн нэг тийм сэдв санаа эрт тус байсан. Тэгээ энийг хэрэгжүүлэх үүднээс бид нар байгуулагдсан цагаасаа эхлээд эрдэм шинжилгээний боглоодыг бас нэгэн зохион байгууллаа. За тэгээд одоо энэ ном тэг нэг хэсэг чинь бид нар чинь бас нийлээ алдсан гэдээ бас буу юм болж байлаа шүү дээ. Тэгээ ЮНЕСКОд одоо нүүбийн байранд ЮНЕСКОд одоо дээл хувцаа сурчлах ийм ажлуудыг бас нэлээ хийсэн. Тэгэхээр 2006 онд анхны одоо альбом бид нар гаргаж ирсэн. Тэгэхээр 2006 онд чинь эзэнт гүрний их Монгол 800 гэдэг болж илаа шүү дээ. Тэгээд энэ үед бид нар одоо эзэнт гүрний ихний одоо хувцуудаа гаргачихсан одоо альбом хийж байлаа. За дараа нь 2011 онд хоёр дахь ном маань одоо дахиж одоо шинжлэгдсэн хуулбар маань гарсан. Тэгэхээр энэ үед бол одоо Хүмүүгийн төр тус байгуулагдсны 2220 жил болж байлаа. Тэр үед бид нар Хүмүүгийн төрч ёсны хувцууд гэж ямар хувцууд байл болох уу гэдэг судалгааны үндсэн дээр гарч ирсэн байсан. Энэ дээрээ нэмээд бид нар 2011 онд одоо Монгол Кэсчэмс гэсэн ном гаргаж ирсэн. За 2015 онд энэ номнууд маань шууд одоо бас нэмэгдэж материал одоо судалгааны материалууд нэмэгдэж гарч ирсэн. Бид нар энэ номоо хийхдээ бас археологчтойгоо хамтарч ажилладаг. Тэгэхээр археологчдын тэр олсон олдоруудыг дизайнерын санаагаар амжилуулж гаргаж ирж хүмүүст одоо яг баримт ингээ харахад ойлгомжтой болох юм. Тэгэхээр манай одоо нэрт археологч Баяргаа байсан. Баяргаа бид нар 2006 онд анх танилцаад одоо уулзаад ярьж байсан эзэнт гүрний хувцс гэдгийг одоо тэр чулуун шүүн дээр судалгаан дээрээс одоо маш том руу гаргаж ирж одоо судалгааны эргэлтэнд оруулж исэн манай Баяргаа. Одоо тэр үед чинь 2006 онд чинь натх нүж гэдэг жижиг тамигдчихсэн тэр үеийн одоо хувцсан дээр тэгээд Баяргаа маань бид нар цаашдаа хэдүүлээ хамтарч энэ Монгол хувцсны судалгааг хамтарч хийгээд өөрийн шар Эрдэнэт гээд одоо мундаг бас археологч залуу байдаг. Тэгээд бид нар хамтраад энэ археологийн одоо судалгааг одоо эргэлтэнд оруулж одоо дизайнерын санаагаар үргэлжлүүлж гаргаж ирсэн. Одоо ийм байдлаар тэгээд дээлнийхээ түүхээр дэлхийн түүхийг бичих гэж оролцсон ийм оролдог байгаа юм. Тэгээд сая бид нар бас байгууллагын цагаас тий англи монгол хэлээр Монгол хэл байдгийг тэгээд энэ ном маань дахиад одоо бас шинжлэгдэж байна. Тэгээд бид нар чинь бас байгууллагын цагаас эхлээд тий бид нар бас кино одоо дараагийн ботоо гаргах гэж байна тий бас судалгааны дараагийн одоо энэ замын тэмдэгдэл бас ном тэгээ одоо кино бас болгож ерөөсөө нэг цаг 10-20 минутанд ерөөсөө Монгол хувцсын түүхэн хөгжлийг одоо би яриад энэ тийм Монголын түүх дэлхийн түүхийг үзэж болох хэмжээнд ингэж гаргах. Тэгвэл одоо бид нар бас залуучуудтай гадныханд энэ дэлхийд бас үзүүлэхэд сонирхолтой байх болов гэдэг киноны ажил маань нэлийн одоо явагдаж байна. Тэгээд киногаараа бид нар дамжуулаад бас одоо дээл хувцас сурчлах, түүхээ сурчлах. Одоо энд одоо киноны ажлыг хийхтэй холбогдуулаад бид нар нэг 16 орны 34-5 хотоор явсан байлээ. Тэгээд бид нарын түүхтэй холбоотох одоо бидний түрүү ярьлаа шүү дээ. Иран улсын үед байсан ил хаадын нутаг. За одоо цагаат айн улс, Алтан орны улс. За тэгээд одоо манай Хүрш хятад хэмжлэнгээр одоо бас бид нар түүхтэй мань холбоотой бидний одоо түүхийг харуулсан хувцс олдруудыг харуулсан ийм музейгээр газар нутгаар нэлээд явсан. Тэгээд энэ ажилд маань одоо миний дүү одоо Баяр гэсэн хүмүүстүүдийн найруулагч Баяр маань бид тэр олон жил ажиллаж байна. Түрүүн одоо сари гэж ярьлаа тийм ээ. Гэтэл сари гэдэг энтхийн хувцс их эзэнт одоо Монголын одоо тийм ээ цагаалаан урсад тийм ээ. Тэгэхээр бид нар ингээд нарийн судлаад ирэхэд гоё ордончин бас тийм даан цайз байна. Гэтэл одоо энэ тэгэхэд бид нар очиод одоо Мансурай гэдэг одоо мундаг одоо монголч эрдэмтэн уулзчихсан. Английн колони бид нар олон жил багтаа англичууд бид нарт юу ч үлдээг аваад явсан. Гэтэл монголчууд Монголын эзэнт гүрэн багт бид маш их өв соёлыг үлдээсэн. Өнөөдрийн тэр гар урлал одоо энтэг чинь мундаг шүү дээ. Тэрний суурийг бол монголчууд баг тавьсан гэж хэлэх гээд байлээ. Тэгэхээр бид нар ямар агуу үндэстэн ямар байсан бид нар үг дээдс тийм ээ.
Энэ бүхнийг одоо ямар их соёлтой, ямар их өндөр соёлтой байсан. Одоо бид нар хувцсны соёл ярихаар тэгдэг юм. Одоо бид нар шаарахгүй шүү дээ. Оросыг дагаад 70 80 жил болсон юм чи хувцсны соёл. Оросуудыг дураагаад идэгсэн юм шиг юм яриад байгаа байхгүй юу? Бас нөгөө ярьдаг шүү дээ. Ардын хувьсгалаас хойш ингээд бид нар нөгөө тэр дундаа нөгөө үсээ тайрах, энгийн дээл өмсөх, дээрэс нь эмэгтэйчүүд өмд өмсөх гэл тийм үеуд рүү бас орсон. Дээрэс нь нөгөө дэлхийн 2 дугаар дайны бас үеийн дараагаар эмэгтэй хүмүүс өмд өмсдөг байсан үе гэдээ бас ярьдаг ш. Тэгэхээр нөгөө түүхэн явцдаа ингээл хувцс маань өөрчлөгдөөл явж байгаа хэдий ч бид нар мартагдаа түүгтэй өнгөрсөн өнгөрөө дахиж иргэд сэргээл тийм ээ. Тэгэхээр бид нар энэ үндэсний хувцс соёлоо тэн авч үлдэх маш чухал юм байна. Тэгээд энэ соёлоо бид нэ улам дэлгэрүүлэх нь цаашид үр хөвгтүүддээ ирээдүйн хойч үедээ энийг уламжлан түгээх энэ ажил бас бүгдээрээ идэвхтэй оролцсон иргэн бүрийн бас үүрэг тий оролцоо бас чухал гэдгийг бас ойлгож байна. Тэгээд бас бидэнтэй Монгол хувцсны түүхийн талаар богинохон хэмжээнд бидэрт маш их мэдээлэл өгсөн. Багш одоо сувд багш гэж нэрлэмээр санагдаж байна л да. Би сая яриагаар яагаад тэгэхээр биднэрт ингээд бүр түүхийн тухай та бас хичээл заачлаа. Үндэсний хувцсны соёлын талаар, уламжлалын талаар энэ ямар их агуулгатай, ямар их одоо том цаар хүрээг хамардаг талаар та бас биднэрт ингээд ярилцлагаараа хүргэлээ. Тэгэхээр сувд багштаа тэгээ үндэсний доктор гэж танилцуулж ирсэн. Хонд үеэс сувд багш гэдэг. Тэгээ үндэсний хувцсны энэ одоо судлаачаар ажиллаад энийг түгээн тээж цаашаа авч явахын судалгааг бас та энэ номоороо дээрээс нь баримтат киногаараа ингээд олон хүмүүст хүрэхээр ингээд ажиллаж байгаа энэ ажилд нь амжилт хүсье. Тэгээ бидний нэвтрүүлгийн маань бас цаг дуусч байна. Тэгээ бас богинохон хугацаанд бидэрт маш том мэдээллийг, том агуулга тий тэгээ бид нэр ямар их соёлтой ард түмэн байсан гэдгийг та бас биднэрт ойлгуулж өгсөнд дээрээс нь сонсогчд маань манай лайвыг үзэж байгаа үзэгчд маань маш их мэдээллийг бас авсан бах. Та бүхэнд бас хэрэгтэй мэдээллийг бид гурийн зүгээс бас өгсөн болов хэмээн найдаж байна. Тэгээд Эх хотын зөв хэмнэл нэвтрүүлгийн маань 2 дахь дугаарт Сувда багш маань доктор профессор бас үндэсний хувцсыг тэн түгээн дэлгэрүүлж авч байгаа. Танд нийт үзэгчдийнхээ өмнөөс мөн радио сонсож байгаа сонсогчдийнхээ өмнөөс маш их баярлснаас илэрхийлмээрээ. За баярлалаа. Тэгээд одоо энэ сайхан одоо лайвтаа оролцуулсанд талархлаа илэрхийлье. Тэгээд одоо цаашдын энэ уран бүтээл цаашдын судалгааны ажилд нь улам өндөр амжилт хүсье. Биднийг түүхийн чимээр түүхийн ялангуяа дэлхийн түүхийг Монголтой холбон, Монголын түүхтэй холбон түүний үндэсний хувцаар нь дамжуулан өв соёлын одоо буцаад энэ ард түмэндээ түгээж хүргэх тэр одоо гүүр түүчээ болж байгаа энэ одоо хүнээр би үнэхээр бахархаж байна. Тийм судлаач сувтараа. Тэгэхээр бид үндээс харж хахад өнөөдрийн нэвтрүүлэг бол бид түүхээрээ бахархлаа. Үндэснийхээ соёлоороо, уламжлалаараа тэр үнд зүйлсээрээ бахархлаа. Өмнөнийг дамжуулж байгаа энэ эрдэмтэн судлаачаар бахархлаа. Тэгэхээр бидний бахархал гэдэг бол хотын соёл юм аа. Бахархал гэдэг бол хүн төрөлхтний өөрийн одоо байх ёстой хамгийн чухал одоо сайхан соёлын гэдэг юм уу харилцааны ийм одоо хэлбэр юм. Ингээд танд улам их амжилт хүсье. Баярлалаа. За ингээд бас хотын бас кино гарах гэж байгаа юм байна тий. Хотын одоо соёлыг зөв хэмнэлээр ингэж одоо олон түмэнд түгээн дэлгэрүүлэх их сайхан гээл үүсийг одоо бас эхлүүлж хийж байгаа та хоёртоо бас амжилт хүсье. Сайхан нэвтрүүлэг байна. Энэ одоо цааш улам их амжилттай сайхан одоо болгоно гэдэгт би бас итгэлтэй хүсвэ. Баярлалаа. Маш баярлалаа. Ингээд манай нэвтрүүлгийн өрөө байгаа. Хотын соёл биднээс. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баярлалаа.